Сайн байцгаана уу хүн үзэгчдээ. Өнөөдөр манай дефакто нэвтрүүлгийн зочноор инх мэндийн мягмард орж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга оролцож байна. За бид өнөөдөр голлож Lead Mongolia US 20 гэж хөтөлбөр байгаа. Америкийн нэгдсэн улсын ардчлалын манлайлагчдыг бэлддэг олон оронд хийдэг энэ нэвтрүүлэг ийм төслийн Монголынхын хэсэгт ингээд 250 орчим шахуу залуучуудыг бэлдсэн. За үүнээс хамгийн сүүлийнх нь Lead Mongolia US 20 гэж энэ хөтөлбөрт оролцсон. Түүний дотор байгаль орчин хотчлтын ийм төслүүдийг ийм баг бий болоод ирээдүйг гэрэлтүүлье гэдэг төслийг хийсэн залуус төлөөлөл оролцож байна. Манай энэ Мегмардож гэдэг залуу. Инх мэндийн мягмард орж сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга. Физик электроникийн инженер мэргэжилтэй 2006 оноос хойш сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр ажиллаж, энэ хугацаанд эрдэм шинжилгээний байгууллага, их сургууль, хувийн хөгжлийн төслүүдэд ажиллаж туршлага хоригдлуулсан. Монгол Энержи клубын удирдах зөвлөлийн гишүүн, олон улсын REN 21 байгууллагын Монгол дахь идэвхтэй. Lead Mongolia US 20 хөтөлбөрийн оролцогчоор сонгогдож, байгаль орчин хотчлтын багийн гишүүдийн хамтаар ирээдүг гэрэлтүүлэх төслийн хүрээнд бага чадлын сэргээгдэх эрчим хүчний загвар төслийг хэрэгжүүлсэн. Тэгэхээр хоёул юуны үнийн төслийн тухай товчхон та яаж оролцсон, яагаад оролцсон тухайгаа ярьж өгнө үү? За мэдээж юуны Lead Mongolia хөтөлбөрийн хүрээнд бол өөрийнхөө одоо ур чадвар мэдлэгийг хөгжүүлэх зорилгоор за олон залуустай танилцаж хүрээлэлд хэлэх зорилгоор оролцсон. За энэ хөтөлбөр маань угаасаа юуны байгаль орчин хотчлтын баг, ажил хөдлийн ядуурлыг бууруулах баг, нөгөөх нь юуны авилгал ил тод байдлыг сайжруулах баг гэсэн үндсэн юм 3 багтай байдаг. Үүнийхэн байгаль орчин хотчлтын багийн гишүүн мөн багийн ахлагчаар энэ хөтөлбөрт оролцсон байгаа. За тэгээд багийнхантаа бүгдээрээ ярилцж агаад тэгээд энэ ирээдүг гэрэлтүүлэх хэмээх энэ төслийг хэрэгжүүлсэн. Энэ саяын хөтөлбөрт ороод сонгон шалгаруулдаг юм уу? Яаж орсон та? Тэгээ сонгон шалгаруулалт явагдана. Нийтдээ нэг зөвхөн манай энэ чинь дотроо Lead Mongolia US 20 MN 20 гээд хоёр төрөл болоо явж байгаа. Тус бүр 30 залуус сонгогддог. За зөвхөн US 20-д нь 240 гаруй залуус гэдэг үлээ дээ. Юу ясны материалаа өгснөөс 30 залууг ингээд сонгон шалгаруулад бас энэ гендрийг нас нэлээд хардаг. Манайх нэг 14 эрэгтэй 16 эмэгтэй байсан санаж байна. Тийм. За ингэж сонгон шалгаруулж авдаг баг. За яг онцлог нь бид бүхэн 20 хоногийн хугацаанд Вашингтон руу Виржиниагийн их сургууль дээр сургалтанд хамрагддаг уг нь онцлогтой. Энэ жилийнх нь болохоор цар тахлын улмаас ерөөхдөө виртуал байдлаар ингээд явагдаад өнгөрсөн. Гэхдээ Виржиниагийн политехникийн хүмүүстэй виртуал ажилласан юм байна тийм политехникийн тухай. За тийм энэ бол танах чинь хэд тим командны энэ төслийн 5 дахь команд. Тий. 2016 оноос хойш эхлүүлээд ингээд ажиллаж явж байгаа ингээд. За ийм багийн ингээд дууссан 30 залуугийн нэг нь. За одоо хоёул яагаад яг энэ байгаль орчин хотчлтын энэ багийн гол зорилго нь юу вэ? Тэгээ юу хийсэн гэж яриад байна. За бид бүхэн яг багаараа дамжуулж мэдээж одоо сэдвийнхээ хүрээнд байгаль орчин хотчлттой холбоотой төслийг хэрэгжүүлэх үүрэгтэй байгаа. За тэгээд манай багийн гишүүд бол нийтдээ 11 гишүүн байсан. За 11 гишүүн багийн гишүүд бүгдээрээ ярилцж байгаад за нэгдүгээр сэргээгдэх мөчний төсөл хэрэгжүүлье. Яагаад тэгэхээр сэргээгдэх мөчний 2 инженер сэргээгдэх мөчний төсөлтэй холбоотой санхүүгийн барилгын чиглэлийн гэдэг ч юм уу дахиад 2 хүн гэдэг үндсэний 11 хүний 4 нь шууд сэргээгдэх мөчтэй холбоотой ажилладаг юм хүмүүс болж таарсан. Тэгээд хоёрдугаарт энэ хүү төслөө сэргээгдэхийг хэрэгжүүлэхдээ илүү тийм хүүхдүүдэд чиглэсэн байя. Хүүхдүүдийн ирээдүйд одоо зориулсан ийм төсөл болгоё гэж ярилцж байгаад за ингээд төслөө сонгосон байгаа. Сонгохдоо бид бүхэн Улаанбаатар хот орчимд үйл ажиллагаа явуулж буй 10 ижил төстэй үйл ажиллагаа явуулж буй асрамжийн байгууллагууд, асрах төв, хамгаалах төвийн тавьгаарууд дээр
судалгаанууд хийсэн. Түүнээс бид нар 3 байгууллагыг нь сонгож авч агаад шортлист үсгээд өөрөөсөө тэгээд тухайн байгууллагуудад бүгдэнтэй нь холбогдож очиж үзээд үүнээс цөлийн сарна гэж энэхүү төрийн бас байгууллагыг сонгож төслийг хэрэгжүүлсэн байгаа. Шалтгаан нь энэхүү төрийн бас байгууллагын үйл ажиллагаа тэр цахилгааны зардал, цахилгаан хэрэглээ энэ төр нь одоо манай хэрэгжүүлж байгаа төслийн одоо гол зорилготой нийцж байсан. Тийм болохоор энэхүү төвийг сонгосон. Онцлог нь энэ төв маань охид эмэгтэйчүүдийг хүчирхийлээс хамгаалах ийм төвийн үйл ажиллагаатай байдаг. За хаана байдгийг юу хийдгийг. За юуныхан бид нар энэ төслийг хэрэгжүүлэхдээ тэр төвийн удирдлагуудтай бол гэрээ байгуулсан байгаа. Байршил, хаяг энтрийг нь бол тодорхой зарлаж болохгүй гэдгийг. Ер нь бол Улаанбаатар хотын зүүн хэсэгт байрладаг. Цөлийн сарна хэмээх төрийн бас байгууллага. Тэр ийм хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд октод очиж хамгаалуулдаг төв юм уу? Тийм байлээ. Тэгээд ерөөхдөө нэг 20 гаруй эмэгтэйчүүд дандаа эмэгтэйчүүд байдаг. Гэтэ үүнд нэг насан турсан бол цөөхөн голдуу өсвөр насны эмэгтэй хүүхдүүд за хамгийн бага нь 2 настайгаас эхлүүлээд ингээ байдаг. Ойролцоогоор ер нь дунджаар 1-3 жилийн хугацаатаар заримдаа нэг 10-20 хоног энэ төрч төр одоо байрлаж агаад явдаг тиймэрхүү тохиолдлууд бол байдаг. За тэгээ ийм гэр бүлийн ер нь хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд төр зур оргонд хамгаалагддаг ийм газар юм байна л та. Тийм за. За тэгэхдээ яг тийм нэг газрын эрчим хүчний асуудлыг л байх тийм ээ сэргээгдэх эрчим хүчийг хангана гэж зорьсон юм байна шүү дээ. За тэгээ яаж хангасан? За юу хийсэн? Энэ төв маань бол нэг цахилгааны хэрэглээ нь бол өвөлдөө нэг дээдл нэг 2 сая гаруй төгрөг. За нэг шөнийн хөнгөлөлт тэр тооцооч шүү дээ. Тооцохгүй байх юм бол сард 2 сая юм уу? Тий. Тооцохгүй байх юм бол сардаа нэг 4 сая орчим төгрөгийг төлдөг. За зундаа нэг 200 гаруй мянган төгрөгийн цахилгааны төлбөр ингээ гардаг. За энэ төвийн цахилгааны төлбөр мэдээж бол асуудал. Гэтэ цахилгааны төлбөрөөс илүүтэйгээр асуудал гардаг нь юу гэхээр нам даралтын зуугаар халаалтаа шийдвэрлэдэг. Тэр нь яа дээ? За нам даралтын зуух болохоор яаж юм гэхээр бас тодорхой хэмжээний үүтэй цахилгаанаар бас юуны дулаан эргэлтийн нацоос нь солилцоо дулаан эргэлтийн нацоос нь одоо тогоор ажилдаг. За хэрвээ юуны тог тасарсан үед хэрвээ зууханд нам даралтын зууханд одоо нүүрс шатаж байх юм бол тэр дулаан эргэлтийн нацоос нь ажилгүй болоод за тэгээд тухайн зуух юу гэдэг юм хит халуун хоригдлоснаас болоод хөөдэ тесэрч дэлбэрэх тийм аюултай байдаг. За тэгэхээр энэ нөхцөлд яадаг вөхөр тэр төвийн багш нар бүх одоо зуухандах нүүрсээ одоо ингээд халуун цогтой чигээр нь ингээд гадаа авч гараад одоо хогийнхоо тэр үнсний савнд те ингээд ил яадаг. Тэр зуухан өөрөө тэр доор зойрын давхартай байрладаг. Тэгээд дээшээ гараад ингээд хүүхдүүдийнхаа яг байрны хажуугаар ингээд гараад явдаг юм байна л да. За тэгээд энэ бол аль зэрэг тасарвал тийм үйл ажиллагаа явуулж байгаа. Цаг тасаргал юм шууд авах хэрэгтэй ер нь бол. Маш цаг авчихгүй. Маш аюултай юм биш. Маш аюултай. Тийм зуух ер нь зашрал хийхэд та өөрөө энэ сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дараах маань яг сая ярьж байгаа шиг тийм аюултай зуух Монголд Улаанбаатар аль зэрэг олон байд. Нам даралтын зуухад бол нэлээд түгээн биш үү дээ. Тий. Тэгээд ер нь аль болох одоо хурдан тэр цогшсон нүүрсийг хурдан гаргаж явах тусмаа бол одоо илүү аюулгүй байдлаар. Тэгэхээр ингэж штэ. Одоо нам даралтын зуухад нэг уурын зуухал юм биш үү? Жижигхэн зуухал. Тий. Жижигхэн гэдгийг та юугаар нь хэлээ? Одоо тухайн байрандаа л зориулж байгаа. За. Тэр нь одоо юу гэдэг ишрээ шиг ч юм уу зуух байх нэ. Тий. Тэгээд тэрэндээ галлаад тэгээд галлаад ингээд халаалт бий болохоор нь тэрийг ингээд байшин татвараа эргүүлдэг юм тэрийг носоос үлээж идэв юм л. Тийм. Тэгээд тог тасраа үлээхэ баймаг энд хуримтлал бий болоод дэлбэрэх магадлал өндөр байна. Тийм дэлбэрчээсэн түүхүү. За бид тэр түүхийн талаар бол яг сайн мэдгүй. Ер нь бол сонсоогүй юу? Сонсоогүй. Гэтээ бол тэр төвийнхэн бол энэ бол одоо бидний хувьд бол маш одоо тийм хүндрэлтэй асуудал байдаг. Подвалаасаа хүүхдүүд унтж яхад хажуугаар нь тэр үнсээ юугээр зөөв? Тэгэл нэг хотгоор одоо төмөр хотгоор энэ төр дээр ингээл аваал. Тэр бас аюултай юм. Тэгээ ингээд яг цогшсон чигээр ингээд аваа явж байгаа байхгүй. Тэгээ гарч үнсэндээ хаяа.
Тий. Тэгээ багш нар нь одоо өөрөөр хэлбэл бас эмэгтэй хүмүүс байгаа да. Тий. Тий. Тэгэхээр тийм одоо та нар ихтэл 10 байсан биш 10 асрах төвийг янз бүрийн төв тийм асрах халамжлах юм төвүүд дээр очоод ингээд за байдал юм байна. Тэгээд за энийг яаж хийдсэн тэгээд. За үүнийг нь бид нар 5 кВт-ийн чадалтай батарейтай нарны эрчим хүчний систем суйрлуулад за тэгээд нэгдүгээрт одоо тэр юуг нь насосыг нь давхар тэжилтэй болгож өгсөн. Өөрөөр хэлэх юм бол тог тасрах асуудлаас үүдэлтэйгээр тэр нам даралтын зоохны тэр насосны тэр асуудал бол одоо бүрэн шийдэгдсэн гэж үзэж болно. Хоёрдугаарт энэхүү нарны эрчим хүчний системээр нэг тэр юуны төвийн гэрэлтүүлгийн асуудлуудыг нь бас ерөөхдөө бүрэн шийдвэрлэж байгаа. Тэгэхээр үндсэндээ энэ төв маань тог тасарлаа гэж үзэх юм бол нэг хамгийн багадаа 5 цаг. Өөрөөр 5 цаг гэдгийг яаж тодорхойлоод нэхэр нам даралтын зуухны нэг насоос нь ажиллаад тэгээд дээрэс нь бүх одоо гэрэлтүүлгүүд нь ажиллаад байж байгаа. Тэр чинь яг нэг давхрал да. Гэтэ зөөртэй тэгээд нэлээд юм том юм пэлбэр юм байж байгаа. Тэг ингээд үзэх юм бол метр квадрат ойрлцоо. За тэр нь 200 байгаа. 200 байгаа. За. Тийм. Тэгээд энэ одоо насоос болон гэрэлтүүлгүүд бүгд ажиллаж явах юм бол хамгийн багадаа 5 цагийн хугацаанд батарейнаас буюу нарны эрчим хүчний системээс одоо юугаа тэжээлээр хангах. За харин дээдлээ нэг 10 цагийн хугацаанд ямар ч байсан энэ бүрэн одоо энэ тог гэрэлтэй насоосыг нь тэжээгээд байж байгаа. Ийм чадaltaй юм. Тэр хооронд нөгөө заа үнсээ зөөгөөд байх шаардлагагүй болчихсон шүү дээ. Одоо тэр үнсээ шатаж нурмаа зөөгөөд байх. За ийм энэ ч одоо зөндөө үнэтэй мөнгө төгрөгөө яаж болсон? За энэ бол санхүүжилтийн асуудал бол World Learning олон улсын төрийн бас байгууллагаас ямар хөө хэмжээний санхүүжилт болсон яг энэ тал нь. За яг энэ тал дээр бол нэг 23 орчим сая төгрөгийн санхүүжилт болсон. За. Тийм USAID-с бүх санхүүжилтийг одоо гаргасан байгаа. Тийм World Learning бол одоо манай юг төслийг хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа байгууллага шүү дээ. За ингээ 23 орчим сая төгрөгөөр зардал нь шүү дээ. Хийхдээ өөрсдөө хийсэн юм уу та нар? Мэргэжлийн байгууллага яасан? Түрээсэлж ажилласан. Мэргэжлийн тусгай зөвшөөрөлттэй, ажлын туршлагатай өөрсдөө яг энэ тоног төхөөрөмжүүдээ бүгдийг нь яг аль биесны дистрибьютороор оруулж ирдэг. Нэлээд чанартай байгууллагаар оруулж ирсэн. Дээрээс нь бид бүхэн 3 тэр энэ юуг маань 3 жилийн хугацаатаагаар даатгалд хамруулчихсан байгаа. Бүрэн даатгалд хамруулчихсан. Өөрөөр хэлэх юм бол энэ чинь бас нэг өсвөр насны хүүхдүүд байгаа газар шүү дээ. Санамсар болгоомжгүйгээр одоо юу гэдэг нарны дэлгэцийг ч юм уу одоо чулуун муулуугаар ч юм уу тийм ээ юу ч болж болно. Цохоод хагалах магадлалтай. Аль зэрэг томын нарны дэлгэц. Нэг ширхэг нь 2-ыг харьцан 1 метрийн 2 метр өндөртэй 1 метрийн өргөнтэй. Тэгээд тэр чинь 12 ширхэг байгаа шүү дээ. Хавтан тийм ээ. Тий. 12 ширхэг. Тэгэхээр тэр байшингийнхан дээвэр дээр юм. Юу яасан? Сул тэр хашаантад нь сул талбайг юунд төвийн удирдлагуудтай зөвшөлдөж хагаад тэнд нь байрлуулсан. Газар байлуулсан юм уу? Тий, газар байлуулсан. За тэгээд ингээд одоо бол ажиллаж байгаа. Тийм ээ. Тэгэхээр зүгээр би босод нөгөө та нарын шорт листд ороогүй 9 байгууллагын тухайд бодоод байна. Тэгэхээр тэр байгууллагууд ч гэсэн ийм нам даралтын зуухтай тэдний асуудлыг шийдэхэд ойролцоогоор нэг 25 орчим сая төгрөгөөр шийдээд яж болох юм байна гэж ойлгож болох уу? Тэгээ эхлээд бид нар заавал нам даралтын зуухтай гэж хайгаагүй. Ерөн ингээд энэ ийм асрах төв, ийм хамгаалах байрууд хит байна гэдээ ингээд судалж үзсэн. Тэгээ бас дээрэс нь аль болох тэр төрийн оролцоогүйгээр тийм ээ төрийн байгууллагуудтай бас аль болох юу яахгүйгээр тэгэх юм бол илүү нэг хэрэгжүүлэх процесс энэ төр нь хүртэл айгүй хэлбэр болов гэж үзсэн л дээ. Тийм. Тэгээд ингээд үзсэн. Тэгээд тэр байгууллагууд маань янз бүр зарим нэгэн зүгээр хэвийн одоо бүрэн одоо зүгээр нэг юу лээ тоосхон пишингүүд байдаг шүү дээ тийм ээ. Тийм аюутай эсвэл дан одоо төвийн цахилгаан халаалттай гэдэг ч юм уу тиймэрхүү байсан л да. За. Тэгээ энэ төслийг би яавал үржүүлж олон scalability гэж ярьдаг. Тэгээ яаж олон болгох вэ гэдэг талаас нь дахин хараад байгаа юм л да энийг. Тэгээ тэр талаар нь өөр одоо мэргэжлийн хүний хувьд ямар хуу төсөөлөл бодол байна да.
бид энэ төслийг анх угаасаа хэрэгжүүлэхдээ яг ингээд бодтоор нэг юм сэргээгдэж мөчний төсөл ингээд жижиг төсөл загвар төсөл хэрэгжүүлчихэ. Энийг бид бүх манай багийнхан бол загвар төсөл гэж нэрлэдэг байгаа. Тэгээд энэ төсөл дээр үндэслээд бид нар гарын авлага, электрон гарын авлага боловсруулад за ер нь цаашаа одоо айл өргөч юм албан байгууллагууд ч юм өөрсдөө энэ яг иймэрхүү төрлийн иймэрхүү шийдлийн сэргээгдэж мөчний их усаар ашиглах болох юм бол юу юуг анхаарах вэ гэдэг тэр зүйлсүүдийг тэн дээр нь тусгаж өгөөд нэгдүгээр электрон гарын авлага боловсруулчихсан байгаа. За хоёрдугаарт бид бүхэн энэ төслийнхаа жижигхэн нээлтийг хийгээд 2-3 хоногийн дараа нь онлайнаар сургалт явуулсан байгаа. За. Семинар явуулсан, зохион байгуулсан. За тэгээд тэр сургалтанд орж ирсэн хүмүүст одоо ингээд ийм төсөл хэрэгжүүлсэн, хэрхэн яаж хэрэгжүүлсэн талаар ягаад танилцуулаад тэгээд ер нь цаашаа та бүхэн бас мөн гэртээ байгууллагад ашиглах жавал юу юуг анхаарах ёстой вэ? Хэрхэн яаж хэрэгжүүлэх ёстой вэ гэдэг талаар нэлээд мэдээлүүд өгөөд асуултуудад нь хариулаад үүний талаар маш олон хүмүүсээс мэдээлэл онлайн хийсэн гэж байна. Электрон гарын авлага энэ бүхнийг одоо үзэж байгаа хүн одоо гэртээ ийм хийхээ бодож байгаа хүмүүс зөндөө байгаа шүү. Тийм. Энэ хүмүүс хаанаас үзэж болох юм? Lead Mongolia-гийн одоо пэйж хуудас байгаа. За, Facebook пэйж байгаа. Тийм, Lead Facebook Mongolia гэж ороод. Тийм. За, Пэйж байгаа. Тийм, тэн дээр нэгдүгээрт манай тэр үний онлайн сургалтын видео хадгалагдчихсан байна. Тийм, тэндээс бүх мэдээлэлүүд авч болно. за. Тэгэхээр бол энэ практик талаасаа бол тэр олон хүнд хүрж болох хин өссөн хүн хэрвээ ийм намдаралтын 100-ха сэргээгдэх эрчим хүчнэр тийм резерв тий запас тийм систем бий болгоё гэвэл дэмжих систем бий болгоё гэвэл ингэж хараач гэж тийм ээ. Тийм, тэгтээ бас дан ганц намдаралтын 100 биш. Ер нь бол яг энэ чиглэлийн одоо яг юмнуудыг одоо сүүлийн үед ашиглаж байгаа байгууллагууд маш их болж байна. Жишээлбэл Итүгэн их сургуулийн 1-р байр дээвэр дээр одоо ингээд бүгдийг ингээд нарны дэлгэцээр ингээд битүү дүүргээд 30 кВт-ын чадалтай нарны дэлгэц сурлуулсан. Үүний 23 кВт нь одоо on grid буюу сүлжээтэй зэрэгцээ ажилдаг. Батарейгүй систем. 7 кВт нь батарейтай систем. Тэгээд 7 кВт нь яг саяны энэ цөлийн сарнагийн энэ юутай адилхан систем л дээ. Шийдлийн хувьд бол тэгээд нэг давхрыгаа тэр чигээр нь 7 кВт-ийн холбочихсон. Тэгээ одоо өөрөөр хэлэх юм бол нэг давхар нь бол бүрэн одоо ингээд юм сэргээгдэх хүчний хангамжтай. За. За наадах чи хоёлаа та бүхэн дээр үед манай нэвтрүүлэгт бас ярьж ирсэн тэр сэдвийг бас хүндэж байна. Юу вэ гэхээр ер нь энэ эрчим хүчээ одоо ийм маягаар өөрсдөө хийгээд байгаа хүмүүст улс яаж хандах юм тийм зөвшөөрөл зарим оронд ингэж байгаа байхгүй хэрвээ цахилгаан юу нарны сэргээгдэх эрчим хүчээ чи өөрийнхөө цахилгааны хангана гэвэл бүр дэмжиж байгаа. Бүр мөнгө буцааж хүртээ гэж байгаа байхгүй. Тэгээ энэ талаар манай энэ эрчим хүчний системийнх нь манай үн бол дэндүү бага байгаа учраас улс орон даяар бид нар ийм хизээ Улаанбаатар хот тог тасархад бэлэн хэмжээний ачаалалтай 4-р цахилгаан станц чи явж шít. Улсныг 20% нөөцтэй байх хэвээр 10 хамгийн багадаа 10. Манай ямар ч нөөц 100% явж байгаа шүү дээ. Нэг жоох юм эвдэрх юм бол тог тасрна шүү дээ. Тэгээд Оросоос гуйна гэж сууж байгаа шүү дээ. Тэгээд энэтэй холбоотойгоор энэ та бүхнээс үнийн зохицуултын тухай ярьж исэн. Тэгэхээр энэ талаас нь та ярьж байгаа шүү. Жишээлбэл одоо танай 100% хэрэглээд авж байгаа тэр чинь өөрөөсөө байгуулаад хийчлээ шүү дээ. Энийг яаж дэмжиж юм болдго юм уу, болдгоо юм уу? Хаанаас ч цахилгааны эрчим хүчийг хөдөлж явах хэрэг байд юм уу юу? 2020 онд эрчим хүчний сайдын тушаалаар 2020 он хэрэглэгчийн сэргээгдэх эрчим хүчний их үүсвэрээс түгээх сүлжээнд эрчим хүч нийлүүлэх журам гэдэг зүйлийг баталсан байна. Эрчим хүчний яам боловсруулад эрчим хүчний сайд баталчихсан. За энэхүү журмын дагуу эрчим хүчний зохицуулахороо энэ оны 6 сард байна уу да. Үүний үн тарифыг нь батлаад өгчихсөн. Гэхдээ үн тариф бол одоо нэг айл өрхийн хэрэглэгчдийн тарифаар ингээд баталчихсан байгаа да. Өөрөөр хэлэх юм бол хэрэглэгч жишээлбэл та ч юм уу сэргээгдэх хүчний үүсвэр өөрийнхөө эзэмшилд суйрлуулад за тодорхой хэмжээнд хэрэглээд сүлжээ рүү илүүдэл цахилгаан ч урснаа да тийм ээ. Тэр цахилгаанаа сүлжээнд одоо ингээд нийлүүлээд худалдах журам болон тариф ингээд үндсэндээ батлагдчихсан байгаа. За тэгээд миний бодлоор одоо
түгээх сүлжээ компани одоо хэрэглэгчтэй хэрхэн яаж гэрээ байгуулах уу тэрэгсэн иймэрхүү нэг жижиг сажиг бичиг баримтын юм ажил явагдах болов уу гэж бодож байна. Тийм үндсэндээ бол энэ асуудал бол нэлээд ойлгомжтой болцох чинь шийдэгдсэн байгаа. За яг хуу үн тарифын хувьд одоо та түрүү хэлсэн жоох манай улс угаасаа тэр хямдхан тарифтай энэ төр гэх тий. Үүнтэй харьцуулах юм бол хямдхан тарифтай байгаа учраас сэргээгдэх мөчийг шууд ингээд аваад хөрөнгө оруулалтанд нөхөөд ингээд ингэх юм бол нэг эдийн засгийн хувьд бол төдийлөн тийм бас сонирхолтой үр дүн бол гарахгүй байгаа. Гэхдээ зөв хямдхан цахилгаан байгаа юм чинь би заавал өөрийгөө зовоох юу байх вэ гэж тий цахилгааныхаа хэмнэлт. Тийм. Гэхдээ яг хуу энийг бол бид бүхэн бол ор байхгүй болсноос ямар ч ихлэл гэж бол харж байгаа. Ямар ч байсан журам батлагдаад нэг тарифтай болж байгаа нь яг энэтэй холбогдуулаад сэргээгдэх эрчим хүчний тэр энергиэр батарей цэнэглээд батарейгаа тэгээд тэр чинь янз бүрийн конденсаттай батарей тэгээд гарч ирсэн ба шүү тийм. Тэр батарейгаараа харин тэрийг бүр батарейг чинь бүр одоо машиндаа хийгээд авч яваад цуслангийнхан байшин цэнэглээд шүү дээ. Тэгэхээр энэ бүхэнтэй чи яаж уялдаж байгаа сая юм. Батарейтай системийн гэж зохицуулт бол ерөөсөй гараагүй. Тийм. Ер нь бол экспортлол гэсэн экспортлох буюу илүүдлээс сүлжээ рүү нийлүүлэх гэсэн асуудал байгаа даа. Уг нь бол манай холбооноос өөр бусад байгууллагуудаас ч гэсэн мэргэжлэнүүдээс ч гэсэн хуваараа саналаа өгсөн байх. Ер нь батарейтай систем байх юм бол арай жоохон үнэтэй байна. Батарейгүй систем байх юм бол арай жоохон хямдхан байна гэдэрсэн иймэрхүү саналууд тэгвэл бидний зүгээс бол зохицуулах оронд бол ер нь бол өгж байсан. Тийм. Тэгэхээр нөгөө бид нөгөө USB гэж аваа явдаг шүү дээ. Тийм. Charger гэж аваа явж. Тэр charger нь том болоод хамгийн сүүл төв бүжиг том болцсон. Хүч чадал нь бол хичнээн олон гигабайт болцсон. Мегабайт болцсон яваад шүү дээ. Тэгэхээр аль нь ирээдүй юм бэ? Та одоо яг энэ холбоог төлөөлдөг хүн байна. Бас засрамд асуухад ямар маягаар одоо Япон дээр гэж танай холбоо та үздэг юм бэ? Ер нь бол дэлхийн эрчим хүчний чих хандлага 5-6 жилийн өмнөөс эхлүүлэл ер нь бол сэргээгдэх эрчим хүч рүү бүрэн чиглэнэ гэдэг бол одоо улс орнууд ихнээсээ зарлалчихсан байгаа. Өнөөдрийн байдлаар 2050 он гэхэд одоо net zero target гэдэг байгаа шүү дээ, тийм ээ. Өөрөөр хэлэх юм бол хэрэгжилж буй эрчим хүчний хэмжээ болон сэргээгдэх эрчим хүчнээс үйлдвэрлэж буй эрчим хүчний үйлдвэрлэлийн хэмжээ хоёр нь одоо ингэ баланс барина гэсэн 50-50%. Тэг. Энэ маань 50 гаруй бас одоо ингэ өнөөдрийн байдлаар бол зарлчаад байна. 2050 он гэхтүү? 50 он. 50-50% барина за. Тийм. Net zero target гэдэг шүү дээ. За сүүлийн жилүүдэд ус төрөгчийн асуудал одоо хүчтэйгээр орж иж байна. Өөрөөр хэлэх юм бол дэлхийн дулаарлыг сааруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад бид бүхэн дан ганц сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлээд ерөөсөө зорилттой хүрч чадахгүй нэ гэдгийг бол одоо олон улсын эрдэмтдүүд бол тогтоочихсан. Тэгэхээр сэргээгдэх эрчим хүчний их үүсрээ ашиглаад ус төрөгч үйлдвэрлэе бүр green hydrogen гэдэг ногоон ус төрөгч үйлдвэрлэхийн санаачлал бол одоо дэлхийд даяар бол маш эрчимтэйгээр явж байна. Өнөөдрийн байдлаар зөвхөн Герман улс гэхэд 10 тэрбум еврог зөвхөн ногоон ус төрөгчийн судалгаанд зарцуулахаа ингээд мэдэгдчихэд за одоо ингээд юунуудын судалгааны ажлууд явагдаж байна. Тэгэхээр хоёлын нэг тийм яриагаар сони яриагаар суучраас хоёлаа энэ ус төрөгчийн сэргээгдэх эрчим хүчийг одоо ус төрөгчийн рүү орж ин за жишээлбэл хятадд саяхан ус төрөгчийн энэ эрчим хүчээр явдаг машинуудыг хийгээд эхэллээ шүү. Тэгээ энэ одоо зарчим нь яаж ажилтгийг та нэг яриад өгөөч. Тий. Одоо тэр green hydrogen гэдэг шүү дээ, тийм ээ. Сонирхолж хэлэхэд хамгийн ойрхон одоо хибээ мужид 90 онд эхний төсөл нь одоо бүр ингээд ашиглалтанд орох гэж байна. Тий. Энд чинь нэлээд би одоо хөрөнгө оруулалтыг мартчихжээ. Бас нэлээд том хэмжээний юм сонсогдож байсан. Тий. Ойрын 5 жилийн дотор байгуулагдсан томоохон хамгийн том 5 их усрын нэг гэж одоо олон улсын байгууллагын юм дээр нэрлэгдэж байсан. Тий. За юуны ус төрөгчийг бол үндсэндээ дан ганц машин гэлтгүү юуны хөлөг онгоц нисдэг тэрэг те эрчим хүч тээврийн салбар гэдэг ер нь бүх салбаруудад ашиглах гэсэн юм юутай амбиц зорилтуудыг л дэлхийд даяар бол
дэвшүүлж гисэн байгаа. Тийм. Ус төрөгч гэдэг маань өөрөө илүү тийм хим талдаа юу шүү дээ. Ойлголч үү. Тэгэхээр би одоо юу гэдэг юм өөрөө химийн инженер биш учраас ингэж ажилдгаа гэдэг нэг хайхтар юуны онлайн төвчний юм бол ярих бол юу бол өнөөдөр л ихтэй байна. Молекулыг л задлж тэр задрах урвлаас нь гарч байгаа эрч хүчийг л хадгалж дамжуулж чадаад ах шиг байгаа тийм. Энийг бас манай улс ч гэсэн харж тооцож мэрэгжлийн хүмүүс нь ажиллаж байгаа байх гэж найдаж байна. Тэгээд сэргээгдэх эрчим хүчин дээр яг сая та нарын төсөл шиг яг одоо энэ уламжлалт их үүсвэрийг аюулгүй байлгах, тасарвал нөхөх энэ арга хэмжээнд нь манайх юм хийгээд явна гэж. Энэ яг ийм чиглэлээр хөдөө аймагуудад энэ асуудал чих орцсон биш үү? Сумуудад энэ тий жижиг оврын ийм намдарлын зуухуудтай газар зөндөө байгаа шүү дээ. Энэний тооцоо юм хүмүүс хийн хийдэг болов. Ерөнхийдөө бол орон нутг руугаа аслагдсан хэрэглэгчдэр бол нэлээд ерний сүүлийн жилүүд тогны тасалдлууд маш их болж байгаа шүү дээ. Гэмтлүүд чатууд нэлээд гарч байгаа. Тэгэхээр яалтчгүй сэргээгдэж мөчийг нь хосолмол байдлаар альтернатив хувилбараар ашиглах зайлшгүй хэрэгтэй шаардлагууд бий болчиход байгаа юм. Харамсалтай нь одоо бас шууд бас нөгөө орлоготой уялдаад байна. Нөгөө хэлгээд сэргээгдэж мөчийг бас гэдэг өөрсдийнхээ хувийн хэрэглээнд ашиглаад ах хүн байгууллагуудаас хийх билээ гэдэг асуудлууд ер нь яригдчихэв. Энэ бол тэр нөгөө эрчим хүчний үнэтэй холбоотой байхгүй юу? Эрчим хүчнийхээ үнийг бид нэр жоохон хөрөнгө оруулах хэмжээнд хийхгүй шүү дээ. Тэгээ одоо хамгийн баян, хамгийн ядуу, хамгийн өндөр боломжтой яг адилхан мөнгө төлөд байгаа байхгүй. Тэгэхээр хэсэгчтэй ч хамаагүй орлогоос нь хамаарат авчмаар байгаа байхгүй. Тэгээд тэрнийхээ хүчээр бас нэг энэ салбарт чи эргээд хөрөнгө оруулалт хийхгүй бол бид өнөхөө түрүү ярьсан юм хэцүү байдалд яваад байдаг. Тэгээ энийг яаж хийх вэ гэдэг усан цахилгаан станц байгуулна гэдэг. Тэр нь хөршөөсөө хамаарат байдаг нэг ийм хэцүү байдалд яваад байгаа юм л. Тэгэхээр ямар ч гэсэн нэгдүгээр таны холбоо болохоор үнийг жоохон нэмэх хэрэгтэй гэж үздэг байх бол. Хоёрдугаар тэгснээрээ илүү аюулгүй байх нөхцөл байдал бүрдэх юм байна. Ялангуяа сая энэ тэр нөө сая танай тэр төсөв хэрэгжүүлсэн газар шиг тийм ээ. За ингээд сүүлийн асуулт. Ер нь энэ Lead Mongolia гэдэг төслийн ер нь үр дүнгийг та өөр дээрээ хамт олон дээрээ яаж харж байна? За мэдээж залуу хүнийхээ хувьд одоо үеийн энэ залуучуудтай цугтаа суралцаж айгүй олон талын мэдлэг мэдээлэл авлаа. Тэгээ бид нар ч жишээлбэл би бол эрчим хүч талаас л одоо түлхүү мэдлэг мэдээллүүд олж ирсэн бол одоо бол илүү ардчлалын зарчим хүний эрх гэх тиймэрхүү чиглэл дээр бол нэлийн одоо ойлголт мэдээллүүдийг олж авлаа. Дээрс нь энэ бас нэг үеийн залуучууд хамтдаа нийлээд илүү их зүйлийг бүтээх ийм юунууд санаачлууд маш их гарч байна. Одоо ингээд бусад төгсөгчнөр хараад хамтарч ажиллаж байгаа залуучууд бол маш их байна. Бие биентэйгээ хоорондоо танилцж байна. За мэдээж мэдлэг мэдээлэл солилцооны хувьд бол илүү давуу талтай байлгүй л яг хөө. Энэ бүгдээс ер нь тэгээд цаашид манай эрчим хүчний салбарт гэхэд л одоо бид нар үнийг яаж нэвтрүүлж байгаа гэхээр Future Energy Leadership гэдэг одоо Lead Mongolia хөтөлбөр ерөнхийдөө бас нэг юм заагуур хөтөлбөр өгөхөдөө эрчим хүчний салбарт өөрсдөө бид нар хэрэгжүүлээд эхэлж гисэн баг. Энэ хөтөлбөрийг хэн хэрэгжүүлж байгаа нөхөр 5 залуу хэрэгжүүлж байгаагийн 3 нь яг нь Lead Mongolia-гийн төгсөгч нар. Тэгэхээр дан ганц одоо үгүй Монголын бүх одоо юуны хүрээлэл гэхээс илүүтэйгээр зөвхөн эрчим хүчнийхээ салбарын залуучуудад бас бид нар ингээд салбарлуу ингээд халдварлуулад ингээд явах юм бол бас илүү тийм хувь хүний хөгжил нэт гэдэг зүйл нь сайжраад энэ эргүүлээ цаашлаад бидний эрчим хүчний салбарт бас нэлээд хувь нэмэр оруулах юм болоо даа л гэж би хувьдаа бодож байна. Ганц эрчим хүч биш. Ер нь бүх салбарт залуучууд нийлээд бие бинийгээ сонсоод хамтраад явж чадах юм бол цоо шин синержи үүсэх боломж байна. Тийм модель бий болгож байгаа хүмүүс юм байна л. За сонсох таатай байна. Баярлалаа. Манай нэвтрүүлэгт орсон талархаж байна. Танд танаа багийн гишүүдэд амжилт хүсье. Тэгээ та нарыг хараад ганц энэ салбарт ч биш. Бусад салбартын залуучууд хамтарч ажиллах их гоё модель болж байгаа юм байна. Их баярлалаа. За маш их баярлалаа. Хүн үзэгчтэй өнөөдөр манай Defacto нэвтрүүлгийн зочноор сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
Lead Mongolia US 20 гэсэн энэ хөтөлбөрийн байгаль орчин хөгжлийн багийн гишүүдийнх нь нэг ирээдүйг гэрэлтүүлье гэсэн төслийг хэрэгжүүлсэн инх мэндийн мегмарт орж оролцлоо. Баярлалаа.